Монголд ясаараа харах юм бол их юм байгаа штэ. Хүний тэнгэр гэж байгаа, одон содон гэж байгаа бүх юмыг хүндлээд гой харилцах хандах хэрэгтэй гэдэг тийм уламжлалаа бид нар бас мартчихад байгаа шүү. Тийм утгаараа би ерөөхдөө тэгж танилцуулдаг байхгүй. Надад Монгол гэдэг алдар маань тэгээд хангалттай ингээд шатаар басад амьдрансаа тэгээд хоёулаа гой танилцъя те. Та өөрийгөө танилцуулаач тавчгаа. За амар минь дөө. Цэнд бид хоёрын подкаст үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн амгалан айлтгая. Намайг Чимагтын төвшин заяа гэдэг. Аав минь Дорноговын ээж минь Баян онгорих. Тэгээд би одоо энэ бодлын эзэн сургалтын төвд багшаар ажилладаг. Дөнгөж багш болоод удаагүй байна л та энэ сургалтын төвд яваад одоо ингээд төгсөөд багш нараараа юм залгаад явж байгаа ийм залуу байна. Муу зөө. Би бас Дорногов их шүү. Дорногов төрж ирсэн. Монгол руу очихаараа шууд л Дорногов руу явдсан шүү. Говьчин бас их өөр газар шүү дээ. Их санаа тийм ээ. Дорноговт очиж ирсэн үү ер нь? Тэр нь байнга очдог доо. Бодлын эзэн сургалтын төвийн багш. Ер нь хоёулаа мэдрэмжийн тухай ярий гэдэг байгаа шүү дээ. Мэдрэмж гэж яг таны хар тавчгандаа тайлбарлах нь юу гэж ойлгох юм? Мэдрэмж ярихаас өмнө нөгөө ухамсарын талаар нь ярьчихвал. Одоо нөгөө ер нь ухамсар гэдэг талаар нь эхлээд нэг ойлголт өгчвөл зүгээр юм болоо гэж би бодлоо. Оршуу оргүй хавс ингээд байгаа хгүй бидний одоо ингээд энэ цаад ертөнцөд одоо далд ертөнцөд яриад байгаа. Бид тэр одоо төсөөлж оршууд юм ухамсар гэдэг зүйл байгаа. Тийм дотор. Тэр ухамсар нь болохоор бидний одоо ингээд бидний хүрээд байгаа энэ сандал ширээ бүх зүйл одоо тэр ухамсар ингээд шигдсэн байдаг байхгүй юу? Тэгээд тэр ухамсар маань буухтаа бүтггүй болоод ингээд бууж идэг. Ингээд дэлхийд буухтаа бид чинь нэг цаг хугацаа орон зайд ингээд баригдаад байгаа шүү дээ, тий? Тэр цаг хугацаа орон зайд дамнаад одоо ингээд бууж ирэхтэй нэг бүтггүй болоод бүтггүй гэдэг чи одоо бидний одоо нөгөө яг мэдрэхгүй шүү дээ, тий? Амтлах, үнэрлэх гэдэг мэдрэхгүй. Тэр нэг мэдрэмж гэдэг байгаа. Тэр мэдрэмж чинь өөрөө хүнд гарч ирэхээр сэтгэл хөдлөл болоод шүү дээ, тий? Бодол ч юм болохоор ингээд бүр ингээд бодолд ороод ирэхээр бодол болоод ингээд ухамсар бүх одоо зүйл дээр ухамсар маань ингээд нөлөөлөд байна л. Тэгэхээр тийм болохоор бид нэр өөрсдийнхөө энэ ухамсарыг тодорхой хэмжээгээр удирдах чадсанаар контролдож гэх юм уу тодорхой хэмжээгээр тэгснээр нөгөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхтэй юм харилцаагаа илүү гоё болгодог, илүү одоо хөгжүүлж чаддаг гэж ойлгож болох. Тийм бид нар одоо нэг ухамсараа ингээд 70 ертөнцид бидний 99% байгаа гэдэг ба шүү дээ, тий? Тэр чи одоо бидний нэг ухамсарууд байгаа байхгүй тийм чи өмнөх төрөл авалтын ухамсарууд тэр бүхэн чин орж ирэхээр бидний одоо энэ дээр сэтгэн бодох чадвар, тий? Юмыг таних өөрийнхөө одоо авьяас чадвар бүх юм аа ингээд нээж ийн л гэсэн үг л, тий? Одоо тархиар дамжаад одоо хүний оюун бодлоор дамжаад одоо тэр маань ухамсар маань ингээд бие бүтээл болоод ингээд гараад байгаа байхгүй юу? Физик ил болоод одоо нөгөө дахин давтчихгүй сонгодог бүтээлүүд гэдэг чи одоо тэр ухамсараас барьж аваад тэгээд тэрийг ингээ буулгаж чадсан болохоор хүмүүст ерөөсөө мартагдахгүй. Тэчнээ цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн одоо ингээ тэр алдартай нэр хүндтэйгээр ингээ яваад байгаа шүү дээ. Тэр болгоомж ингээ бүтээл болоод буусч байгаа гэсэн үг л дээ. Энийг хөгжүүлж болдог. Одоо бид нар аягүй хингэж яриад байна л да. Тархиа хөгжүүлэх гэж яриад байгаа шүү дээ. Эхний ээлжид тий. Одоо хүмүүс тархиа хөгжүүлнэ гэдэг байгаа тий. Тэрний чинь тэр ухамсар гэдэг бидний өөрийн төрөл авалтын маань маш хөндөр дээд ухамсарууд байж байгаа байхгүй. Одоо ингээд төвшин заяа юм уу? Цэцэг гэдэг нэг хоёр хүн одоо ингээд энэ амьдралаа ингээд дуусгаад явхад бидний энэ амьдрал дээр нөгөө хүртгүү буюу энэ амьдралаас авсан бидний бодол, сэтгэл тэгээ бүх зүйлүүд маань ингээд дараагийн ухамсарт маань шилждэг байхгүй юу? Жишээл бидний одоо энэ сайн сайхан зүйлийгээд сайн сайхан зүйлийнхаа үр шимээр бүтсэн тэр бодол мэдрэмж хүртгүүнүүд маань бидний ингээд дээд ухамсар болоод явчихж байгаа. Харин энэ нэлээд муу зүйл хийгээд тэгээд нэг жоохон тэр онцгой ингээд энэ амьдралыг дуусгасан бол тэр маань бидний доод эс болоод ингээд тийм дараагийн төрөл авалт яваад орчдөг байхгүй юу? Бид нар ингээд ухамсараа л ингээд хөгжүүлээд эцсийн эцэст тэр нөгөө өөрсдийнх нь бүр дээд ухамсараа хөгжүүлээд тэр өнгөд энэ подкаст юмд хэлсэн тэр оршихуун тэр дээд ухамсартай л холбогдох гээд байгаа юм. Тэгэхээр бид нар маань далд ухамсараа тэр тархиа хөгжүүлнэ гэдэг маань бид нар дээд ухамсартай хүмүүсийг холбож өгдөг. Тийм сургалтуудыг явуулдаг гэсэн үг.
ухамсараа хөгжүүлэх, ер нь ухамсар хүн төрлөختний ухамсар гэдэг ялгаатай байдаг юм уу? Гадаад дотоод монголч гэдэг юм уу? Энэ улс орн болгоноос хамаарахгүй юу? Тий, энэ бол улс орноос ерөөсөө хамаарахгүй. Одоо тийм нөгөө ухамсарыг нээгээд ингээд дээдлийн түвшинд хүрээд ингээд шилжээд явж байгаа байхгүй. Манай сургуулийн төвийн үүсгэн байгуулагч Хос Баяр, Нэг цагт хоёр багш маань одоо зөвхөн өөрсдийнх нь тууллаараа тэр өөрсдийнх нь тэр сүнстэйг холбогдоод ухамсартай холбогдоод өвцөөр байгаад дээшээ тэр ухамсаруудыг нээгээд дээшээ шилжээд хувьсаад явж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ дэлхий маань ерөөсөө нэг л хэлтэй. Бид нар энийг бол гэрлийн хэл гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ ямар ч ашин шүтлэг хэл хязгаар гэж байхгүй. Дээшээ тэр ухамсартай бүгдээрээ нэг бах. Дээр бол ухамсар маань энэ орчлон ертөнцийг байгаа бүхнийг ингээд бүтээсэн ухамсар маань ингээд нэг зүйл байна. Зөв их сонирхолтой юм хэлжлээ. Энэ хэл маань гэрлийн хэл гэж тэгж юм тийм. Өмнөх подкастн дээр би бас нэг Франц эмэгтэйтэй ярьсан байхгүй юу? Тийм багш тэгсэн чинь тэр болохоор надад дэлхийн хэл хүн төрлөختний хэл бол яг анхдагчинд хайрын хэл юм а гэж ярьж ирсэн бас. Энэ ялгаа байна уу? Гэрлийн хэл хайрын хэл хоёрын ялгаа нь юу вэ? Гэрлийн хэл гэдэг маань зөвхөн бидний тэр ухамсараа барьж аваад нөгөө ингээд энэ биедээ ингээд оруулж ирээд тэрүүгээрээ бие биенээ мэдэрдэг. Одоо тэр хайр суртаа хэлээд байгаа л да. Тэгэхээр тэр хүний хэлсэн дээр хайр гэдэг маань зүг байна. Бид нар одоо энэ дэлхийд үнэлгүй хайранд сурах гад ирсэн. Тэр үнэлгүй хайрхан хэлээрээ хүн бие биенээ ойлгодог бол одоо ингээд бидний шилжиж байгаа шинэ үе маань бүх хүн одоо бие биенийгаа ингээд тэр ингээд хайраар ингээд хайрладаг. Тэгэхээр одоо бид нар нэг хайр нь хөрчөөрөөл нэг хүмүүс жоохон муу харагдаад муу санаалаад ч юм уу хүмүүстэй хүндээ харьцаж ч юм уу байдаг бол одоо шинэ нэрэн шилжчихээрээ бүх хүнтэй нас хүүс ялгаагүй ингээд тэр хүний хилээд байгаа тэр хайраар харилцсан гэсэн үг. Тэр гадаад дотоод хамаагүй бүгд л ингээд бие биенээ яг нөгөө ингээд хайраараа цэвэр хайраараа харилцдаг. Тийм л юм л одоо бид шилжих гээд байна л да. Бид Монгол өвгдийн ухаан түүхэн үеийн өдргээд ингээд сонирхоод өөрийгөө хайж явж байгаа учраас одоо уг үндэс би хаанаас ирсэн бэ? Хэний удам юм бэ гэдгээ ингээд хаагаад явж байгаа байхгүй юу? Тэгээд нэг мэдрэгдсэн зүйл нь болохоор монголчууд бол яалтгүй гэрлийг дагаж тэнгэрийн гэрлийг сахиж явдаг. Тэнгэрийн гэрлийн доор явдаг. Тэнгэрийн гэрэл буюу од нар сарнаас эрчим хүч энерги оюундаа тэр эрчим хүчийг энергийг оюундаа авч идэг гэсэн тийм онол гаргаад ирсэн тийм байдаг юм лээ л дээ. Тэгэхээр яалтгүй л энэ нөгөө гэрлийн хууль, гэрлийн хайр, гэрлийн хэл гэдэг бол энэтэй цогцоо явж байгаа юм болоо гэж бас надад бодогдлоо. Энэ зөв үү? Тэр үед чи яг нөгөө хүмүүс маань бүгд нөгөө сэрцсэн байсан. Одоо их эзэн хааны маань одоо эс сурлууд бүгдээрээ хоорондоо тэр дээрээ бүр холбогдсон болохоор тэр ухамсартай холбогдсон. Тэр гэрлийн хэлтэй холбогдсон болохоор хаанч ингээд дайтаад ингээ хол явж исэн ч гэсэн бие биенийг ингээд мэдэрдэг, ойлгодог. Нэг зүйлийн төлөө бүрчин шударгаар ингээд зүтгэж байгаа байхгүй. Тэр үед одоо тийм өндөр технологи байгаагүй, тийм их олон хүн ам байгаагүй. Тэгсээ тэр их том байланд авалтыг хийж өгдөг чинь бид нар чинь тэр далд ертөнц гэдэг одоо бидний хэлээд байгаа. Тэр өндөр дэд мөнх тэнгэр хэсэгтэй гэдэг. Тэндээ холбогдсон болохоор бүгд ингээ яг тэр ухамсараар ингээ холбогдоод хоорондоо холбогдоод тэр байланд авалтыг одоо дэлхийд дээр 3 том үндэстэн байна шүү дээ. Ингэж их том дэлхийг эзэлсэн. Тэрний нэг болоод ингээд бид тэр ингээ явж байна л та. Тэд юуны төлөө зоригдтыг байсан бол одоо бид нар ингээд одоо гэрлийн хэлээр харьцахын төлөө бид нар бас нэг юм зоригдоод байна шүү дээ. Та бүхний хийж байгаа ажил ч гэсэн тийм. Энэ юуны төлөө яг голчин юуны төлөө юм бол энэ л нэгдмэл ухамсарын төлөө. Бүгд энэ нийгмийн нийтэрийн дэлхийн ухамсарыг дэвшлүүлээд тэр дэлхийг ингээ үүсгэсэн тэр нэг дээд ухамсартай ингээд бүгд ингээ хүрээд ирэхээр энэ дэлхийд хүн болгон бие биенээ ингээ ойлгоод энэ дайн дажин гэдэг зүйл маань гарахгүй. Ерөөс ямар ч хэрэг болохгүй зүйл болоод байна. Тэгснээр энэ дэлхийн маань өөрөө өндөр давтамжинд ирээд хүмүүс маань өөрсдөө хоорондоо ерөөсөө шууд ингээд ойлголцоод инэрэнгүү тэр нэгүүлсэнгүү тэр өндөр хайранд суурилсан эрчим энергийн тийм нийгэмд амьдрах гэдэг байна. Тэгээ энэ амьдралаа дуусгаад явхад хүртэл цаатлын ухамсар нь өндөр бид нар энэ дэлхийд ирсэн яг сүнснийхаа дуу чи ингээд таних гэдэг байна. Тэгэхээр түрүү ярьлаа л да байлдан дагуулалт гэд ярьчлаа. Өвд тодорхой хэмжээгээр мөнгө төгрөгтэйгээ
холбогдсон байсан учраас оюун санааны нэлээд өндөр түвшинд, ухамсарын түвшинд өндөр түвшинд хүрсэн гэрлийн нэрхтэй холбогддог байсан хүмүүс гээрсэн тийм ээ. Тэрэн дотор мэдээж хэрэг асар их хайр байгаа. Тэдний зоригдол бас яг энд байсан уу? Ямар байсан бол таны хар? Тэднийг маань яг тэр үедээ нийтийг одоо ингээд нэгтгэж яг одоо дээд ухамсар мөнх тэнгэр эцэг маань ингээд бууж ирж тэднэрт одоо яг ингээд замчлаад тэр үедээ бол тэр дэлхийд яг л нөгөө одоо бидний нэг хийх гээд байгаа юм яваад байгаа нийгмийг ингээд бүтээх гээд бүгд нэг дор нэг юуны тэнгэрийн дор гэсэн тэр өрөөтэйгээр ингээд дэлхийг ингээд байлтанд оруулж ирсэн. Тэр үеийн юмуд байгаа л та. Тэгэхээр бид нар одоо яг хүн болгон өөрөө өөрийнхөө одоо ингээд сүнсэн дотороо яг ирсэн зорилгоо мэдээд түүнийхэн төлөө явах тэр нэг гацаасаад сэтгэлийн янз бүрийн бид нар гомдол, гуниг янз бүрийн стресс юмуд байгаа шүү дээ. Тэр болгон ингээд гацаа бүх юмудаа тавиулаад жинхэнэ тэр зорилго мөнх тэнгэр эцгийн яг монголчууд бидний нэгтгэхэд идэг тэрний төлөө ингээд яв. Тим хүч чадлууд ингээд ногдсон байхгүй. Тэрийгээс хэрцэхээрээд бид нар ингээд нэг тэрээс ах монголчууд маань нэгдээд тэрийг ухаарах хэрэгтэй байна. Одоо ингэж яриад байгаа шүү дээ. Монголчуудын ер нь хөвгт талбарнуудыг замыг сахигчдад эдэр гэж сонсч ирсэн байна. Энэ үнэн болов? Таны хар. Дээдсүүд бууж хахад асууж ирсэн л да. Монголчууд ер нь юугаар илүү байгаа гэхээр монголчуудын нөгөө ДНК гэж судсан байгаа. Тэр дээрээс ирж байгаа ухамсарыг хүлээж авах, тэр хүлээж авалт нь маш өндөр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дэлхийд одоо энийг таниулж өөрсдөө ингэж ирчээд дэлхийд энийг таниулж одоо байлдан дагуулт тийм ухамсарын байлдан дагуулт гэж таниулахад хамгийн түхэн бэлтэн болчиход байгаа. Энэ бол яалч бидний ингээд юунд суудсан, ДНК-д суудсан. Тэгэхээр бид нар одоо ингээд өөрсдөө ингээд сайхан сэхээрээд монголчууд маань ингээд ирвэл дэлхийн нэг дээр ингээд сайхан ухамсарс ирэх тэр боломж нь бүртгэх гээд байгаа байхгүй. Хоёлаа нэлээд том сэдвүүд яриад байгаа шүү дээ. Яг хүн дээр ирээд жоохон буучихгүй бол бас хүмүүс манаас ойлгож ийнэ үү гэж бодогдоод хэллээ. Тэгэхээр энийг бүр илүү тодорхой одоо юу гэдэг вэ? Амьдрал дээр, аргын амьдрал дээр илүү гоё ойлгомжтой болгохын тулд аргачлал нь юу байх юм? Бид нэр энэ их чадамжаа, энэ генэндээ байгаа өгөгдлүүдийг яаж аргын амьдрал дээрээ илүү үйлдэл болгоод гаргахад энэ арга технологи байна уу? Ямар аргаар? Бид нар эхлээд нөгөө ухамсараараа тэр дээшээ хүрээд тэрийг мэдчих боломжтой байгаа. Яг гэвэл бид тэр ингээд өдөр тутмын амьдралтаа анзаарахтай байгаад над одоо юу дахин тохиолдоод байна? Ямар хүн надад нэг юм хэцүү мэдрэмжүүд төрүүлээд байна те? Ямар хүнд би гомдоод байна? Тэр санаа минь яагаад байна гэдгийг ингээд анзаарч эхлэх хэрэгтэй байна. Тэрний цаана байгаа эрчим энергийг таньж эхлэх. Бид нар заримдаа аягүй сайхан гоё болоод заримдаа сэтгэлээр унаал ингээд байгаад байна шүү дээ те? Заримдаа нэг өөр эрчимтэй болоод заримдаа нэг өөр эрчимтэй болоод байгаа. Тэгэхэд нэг анзаарч хэрэгтэй байна. Нэг ингэж байгаа шүү би ингэж байна. Тэр эрчим энергиуд ч орж ирэл бид ингээд дахин ийм болгоол ингээд нэг тийм тойролт оруулаад л ингээд гацаагаад ингээд эргүүлээд байгаа хгүй. Тэгэхээр бид нар тэгээд ухамсартайгаа холбохын тулд эхлээд бид нар энийг хүлээж авах хэрэгтэй байна. Яа ийм юм байдаг юм биш үү гэдэг далд ертөнц гэж. За хоёр юмд итгэх хэрэгтэй. Тэгээд төвлөрөөд суух цаг гарах хэрэгтэй. Би төвлөрөөд суугаад би одоо яг миний амьдрал юу тохиолдоод байна аа? Надад энэ төрөөд байгаа мэдрэмжүүд юунаас болоод байна гэд тэр мэдрэмжүүд рүүгээ гүн ороод үүнээс болоод ингэж байгаа юм биш тэгээд. Тэгээд тэр төвлөрөөл гараад тэр гарч ирж байгаа юм болгоныг бид нар ийм юм гээд тайлаад багцсан тэр нь дэше ухамсар болоод шилжээд байна. Тэгэхээр бидний ухамсар нэмэгдээд дахиад тийм нэг сэтгэл зовоосон асуудал гараад ирэхээр тэрэнд бид тийм стресстгүй, уурлахгүй харин тэрийг барьж аваад нөгөө нэг мэдрэмж чинь байж дээ тий. Ингээд амьдралдаа өөрийнхөө амьдралдаа ингээ анзаарахтай яваад тэгэхээр ухамсар маань дээшлээл байна. Дээшээ тэр дээд ухамсарт ингээд дээшлэх тусмаа бидний арга талын амьдрал, дадал зуршил бүх юм руу маань ингээд ороод эхэлдэг. Өглөө босоод та нэг үйл хийдэг байсан бол за өглөөний төвлөрчий доо нэг одоо жишээл та нэг болт батгээд хоёр хүнтэй уулзах байлаа гэж бодоход та ингээд ухамсараа ингээд сайн хөгжүүлээд ивэл за өнөөдөр баттай уулзаад юм байна. Болттой уулзаад нэг тийм нэг үг хэлэх хэрэгтэй юм байна гэд таны дотроос ч одоо дотор сүнс чинь ингээд ажлаа таны удирдлагыг гартаа авч ирсэн байхгүй юу? Та бодол тарихаараа энэ нийгэмд ингээд гацаагаараа биш яг өөрийнхөө сүнслээрээ
тэр сонголтуудыг хийх боломжтой. Тэгээд зөв сонголт хийгдсэн удаа ингээд өмсрөн дэвшлээл ингээд л газар дэвчлэнтэй ил болоод далд зүйл мэн. Одоо ингэж яриад байгаа ш. Ярдгийн билээ. Монгол хүний биеийн газартаа сэтгэлэн савсалгад оюун нь тэнгэртэй гээд одоо ийм 3 юу байгаад байна л да. Бид нар ч аргын амьдралд амьдарч байгаа махан биед төрсөн учраас энэ махан бие эрүүл сарвал байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй байгаад байгаа юм тийм ээ. Миний ойлгосноор ер нь бол монголчууд өвдөд маш их гаднаас хүлээж авч байгаа энэ махан бие болоод сэтгэлдээ оюун тархинд оруулж байгаа зүйлсээ асар их анхаарч ажиглаж байсан. Бас ингээд энэ хорвоо ертөнцийн хуульчин тэрхүү мөнхийн хөдөлгөөнд оршиж байдгийн шүү. Тийм болохоор бид нар энэ хөдөлгөөнийг дагаж тийм хурдаар амьдрах ёстой юм байна гэснийг ойлгоцсон байна да гэж бодсон байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр би хувьдаа яг энэ дээр ажиллаад бид нар энэ яг жамын хурдыг энэ орчлон хорвоо эргэлдэж байгаа энэ хөдөлгөөнийг бид нар аягуулсаа ажиглах ёстой юм болов. Тэгээ яг мэдээж зэрэг өвдөйцийн тэр ахуйдаа шингээд өгсөн нөгөө нүүдэлчин амьдралын энэ соёл байж штэ тий. Энэ бүхэн маань бас өөртөө энэ монгол хүний онцлог, биеийн онцлог, сэтгэлийн онцлог, оюуных нь онцлог бас тохироод өгсөн байдгийн болов гэж бодсон байхгүй. Одоо жишээлбэл би өөр дээрээ жишээ авахад надад яг ингээ хөдөлгөөн хийхгүй байхаар бүр ингээ бүх юм ингээд унцдаг байхгүй. Айгүй хэцүү. Яг хүн болгоны онцлог өөр байна тий. Тэгэхээр бид нарт нөгөө тодорхой хэмжээгээр нөгөө аргачлал гэх юм уу, газар орон зайгаа мэдрээд одоо нөгөө байгалийнхаа хэмнэл эрчмээр тий хүн хүний онцлог өөр байгаа шүү дээ тийм ээ. Говь төрсөн, хангай төрсөн, хээр тал төрсөн хүмүүсийн бас нэг юм ур чадвар юу гэдгийг бүх юмнууд нь бас ингээд бага ялгаатай байдаг гэдээ бас сонсч ирсэн. Тэгэхээр бид нарт ингээд аргачлал гэж ярих юм бол бид нар ингээд амьсгалах гэдэг юм уу, эсвэл биеийн хөдөлгөөнч гэдэг юм уу, ингээд тохмол дадал болгох, унших, ярих, яриа хэлээ, харилцаа гэд энэ дээр яг юм яг гоё одоо юу гэдэг лээ, аргачлал гэх юм уу, ийм зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгвөл та? За архинаас нь ярихад монголчуудын талаар ярьж байна. Монголчуудыг ч одоо нүүдэлчин монголчууд гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нүүдэлчин гэдэг нь нэг байраас нөгөө байр руу явах гэж нөгөө байршил солих гэдэг хэлээд байгаа тэрийг бол тийм юм биш юм а, зөвхөн тийм биш. Тэр нь нүүдэлчин гэдэг нь дээр бид нар өргөлж урагшаа тэмүүлж яадаг. Дээш ухамсараа ахиулж яадаг. Дээш өвөг дэцтэйгээ холбогдож яадаг. Тэднийхээ сургаал юугаар бид нар өргөлж дээшлээд ингээ бидний ухамсар өргөж ингээ дээшилждэг ард юм байна л да. Монголчууд нүүдэлчин монголчууд гэдэг юм байна. За тэгэхээр одоо нөгөө энэ харилцаан дээрээ гэж сая ярьж байна. Тэгэхээр ямар хүнтэй харилцахдаа тэр хүнээс та ямар нэгэн сэтгэлийн юм мэдрээд сэтгэлчний эмзэглээд хэцүү байгаад байгаа юм бол тэр зүйл чинь таны дотор байна. Та өөрийнх нь дотор сайн орооч. Таныг эмзэглүүлээд байгаа бол тэр зүйл чинь таны дотор байна. Надад бас ийм зам байт юм даа. Хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө дотоод руу сайн ороод өгөөч. Тэгэх юм бол тавираа та дараагийн удаа нөгөө нэг хүнээсээ тийм хэцүү зүйл ерөөсөө мэдрэхэ болчихноо. Таны сэтгэлийг тэгж эмзэглүүлэхгүй. Энэ нөгөө надад байдаг ийм зан чанар байна шүү дээ. Тань дараа нь тэр ерөөсөө сонсохдоо болно. Харилцаан дээр бол ер нь энийг үндэс зөвлөхөр байна. Энийг тэгээд яаж дотгошоо орлоо. Тэгээ өөрт маань ийм нэг эмзэг асуудал байна. Энийг яаж одоо шийдэл байгаа. Тэрийг яаж ингээ хувиргадгийг ч гэх юм уу. Ямар аргачлалаар энийг ингэж илүү эерэг талшрамшилж илгэе. За эхлээд дотгошоо ороод тэр нэг зүйлээ олчин. Үнэхээр төвлөрөөл байх юм бол танд ийм зүйл шүү гэж сүнснээс чинь ингээ гаргаад өгчин. Тэгэхээр танд ингээ бодогдоод харагдаад ч юм уу тэ нүдэнд чинь ингээ гараад ирнэ. Гараад ирэхээр тэрнийхээ шалтгааныг яагаад би ингэж хэлсэн бол гэд. Тэгэхээр бас шалтгаан чинь таны хайж байгаа бүхний чинь сүнс ингээ гаргаад ирдэг байхгүй юу? Тэгэд төлөхөр ийм үедээ би ингээд ээжтэй гомдсон юм байна, аавтай гомдсон юм байна, ингэсэн юм байна гэдэг тэр нь гараад ирнэ. Тэгэхээр бид нар тэр үедээ очиж жоод уучлаад ээжигээ уучлаа. Энэ үедээ авсан дээр шархаа идэгээ ээжигээ уучлаа, аавгаа уучлаа. Тэр бага наснда авсан тэр трама гэж яриад байгаа шүү дээ, тэ. Тэр болгоныхоо ингээд хугацааг нь болоод тэр үедээ очиж жоод өөрийгөө хайрлаад
тэр үедээ мэдэрч авч чадаагүй бүх юмараа ингээ хайрлаад дүүрчгээрээ тэрмээр ингээ тавьчихж байгаа байхгүй юу? Тэрийнхэн гол юу нь болоод одоо энийг болохоор манай нөгөө сэтгэл засагч нар аягүй хийдэг шүү дээ, тий. Манай сургалтын төв дээр болохоор нөгөө бид нар шууд нөгөө хүмүүстэйгээ тэрийг олоод тэгээ одоо үүл гэж ярьд юм л да одоо. Манайх одоо засал гэвэл одоо арай сайн ийцэх юм уу? Тэгээ засал хийгээд тэр нь арай хурдан хугацаанд тасч чинь. Одоо сэтгэл заслаар яваад нэг 2 жил болоод нэг идэх зүйлийг манайх нэг 2-7 хоногт ингээд эсвэл нэг 7 хоногт ч юм ингээд ажиллаад үйл хийгээд тэрийг засчихж байгаа байхгүй юу? Бид нар нөгөө хөрсөн манай багш нарын тэр хөрсөн өндөр түвшнөөс ирсэн дээр эрчим энергиэрээ тэрийг нь очиод ингээд засчихж байгаа гэсэн. Эрчим энерги ингээд шингээгээл бас тийм нэг юм арга одоо шинэ орчин үед бас нэг тийм энэ далд ертөнцийн хүлээн зөвшөөрөд шүү дээ, тий. Тэгэхээр энэ яалтгүй тэр хумсраа цэвэр болгох сүнсэн биед байгаа тэр сүнсэн бие өөрөө ер нь маш өндөр ухамсартай гэж ойлгож болох уу? Тийм. Сүнс чи өөрөө тэр сүнсийг тэцээ явж байгаа. Тэр юугаа бид нар дарчаад яг тэр сүнснийхээ ухаан ухамсарыг гаргаж ирэхгүйгээр нэг энэ тархиныхаа бодлоо энэ нийгэм давтсан тэр хацаануудаар ингээ хүлэгдчихэд байгаа юм л да нийгэмдээ. Тэгээ хүний сүнс ч гэсэнтэй өөрөө бас хомсон тэлэгдээд ингээ цааш ингээ хөгжөөд явах хэрэгтэй байгаа. Тэгээд нэг төвшөнтэй бид нар дарчаад тэгээ өөрсдөө бид нар аягүй сайн зөв шудраг би ингээ сайн хүн гэж итгэжээд нэг дүрд орчоод би нэг захирал ч юм уу те би нэг нэгтлэн гээд би нэг сайн аав сайн ээж гээд нэг дүрд орчоод яг өөрийнх нь дотор талын жинхэнэ сүнснийхээ мөн чанарыг гаргаж ирэхгүй байгаа юм л та. Өөрийнх нь дагдсан байгаа дээр муу мухай гэж хэлж болно. Одоо тийм чанаруудаа бүр доороод орчоод би юм шудраг би юм сайхан хүн гэд яваад байхаар өөрийн ирэхгүй тэр сүнс маань өвдөж эхлээд ингээ хашгираад хүний биед ингээ өвдөлтүүд өгөөд эхэлж байна. Энд ч өвдөд тэнд ч өвдөд оншин тогтох хувьчнууд гараад тэр ч одоо бүр сүнсэн сүүлийн үед ингээд анхаарал өгсөөр яваад сүүлийн шатандаа нөгөө сүнс маань одоо ингээд бие махбодыг өвдөж эхэлж байгаа хэрэг чинь. Одоо дэлхийн даяар явагдаж байгаа тархи судлал, сэтгэл судлал эднэр бол маш их нэ салгаж их тайлбарлаж яг юу яагаад мөргөөл энэ л та тий. Ер нь бол ингээд бидний одоо яг ингээд өгөгдөл байгаа зүйлс маань бидэнд яг нөгөө тэр сүнс эзэн биеийн онол гэдэг зүйл монголчуудын өгөгдөж байсан юм байна гэж та сонсч ирсэн баг тийм ээ. Бас миний харж байгаагаар энэ нэг дэлхийд даяар явж байгаа тарих судлал, сэтгэл судлал энэ бүх онолууд, аргачлалууд маань ингээд өгөгдсөн тэр биднэрт үлдээсэн байгаа тэр онолд маань бас багтж идэг юм болоо гэж би бас бодсон байхгүй юу. Тэгэхээр яг яалтгүй нөгөө цэвэр ухамсарын гэдэг ажиллагаан дээр бид нэр илүү анхаарч төвлөрөх ястай юм байна. Татгшоогоо орох гэж яриад байгаа тийм ээ. Энийг бас хийхэд бас одоо тэгээд цаг хугацаа ордог юм бодоо бас матрикс гэж яриад байна. Бас ингээд дадлаг утсан бас нэг хөвшмөл болцсон нэг юм одоо үеийн нийгмийнхаа нэг бүх сүдэртэй талд автчихад байгаа тийм ээ. Тэгэхээр энийг зарим янз янзын аргаар хүмүүс эрэл хагуул хийж явж явах шиг байна. Одоо зарим нь юу гэдгийг бүх ингээд үнэт зүйл, итгэл үнэмшлээ, спорт хийгээд биеийнхээ дотроосоо бүх юмаа гаргаж гэдэг юм уу? Аль эсвэл ингээд туртай сонирхолтой юмаа хийнч гэдэг юм уу? Ингэж яваад байна тийм ээ. Энэ дээр бид нар яг хамгийн чухал нь юу байх ёстой юм бол? Тийм бүгд өөрийн аргачлалаар ингээд дээш гарч ийн л да. Тэгээд тэр хөгжиж байгаа цэгмээ нэг байгаа дээ. Зарим нь тэр тууллаараа арай жоохон удаан хүрээд байна. Бидний зүгээс нэг ингээд багш нар маань өндөр ухамсар төрсөн болохоор тэр өндөр ухамсараасаа ингээд эргээд хараад үзэхээр энэ замаар ингээд явбал арай товчхон энд хүрчих юм байна шүү дээ гэд тэр дээр очиод харахад арай өөрөөр харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр товчлсон замыг л бид нар одоо ингээд хүмүүстээ хэлээд байгаа. Тэгвэл чи нэг ингээд явчвал маш хурдан ингээд хүрчнэ гэд тэр нь болохоор үүл болгоод бидний одоо заслал болгоод хүмүүстэй хийгээд хүрээд байгаа. Тэгэхээр хамгийн гол юм та нэг өөр хүнээс ингээд айхтар тийм юу сонсоод нэг ном уншаад мэдлэгээр одоо та тэнд хүрнэ гэж байхгүй. Та өөрийн чинь дотор бүх юм байна. Та бидний дотор бүх юм байна. Одоо энэ матрикс чинь бидний ингээд гацаачаад ингээд мөнгө төгрөг те бүх юмар ингэчээд уйчаад тэгээ бид нар яг тэр өөрийнхөө тэр мөн чанарыг олж чаддаг яваад байна л. Тэр хүмүүсийн ч гэсэн зүг байгаа тийм. Олонныхоо хүрх аргачлал хугацааны хувьд өөр байгаа юм л та. Яг яг ингэ сонсохоор айгүй хийсвэр юм шиг
одоо ингийн нэгэн одоо сүнсний талаарч гэдэг юм уу ер нь ингээд сэтгэл судлал юу ч мэдэхгүй ингийн нэгэн Монгол залууд Монгол хүнд одоо юу гэдэг нь тайлбарлыг гэх юм бол энэ ингээд айгүй сонин хийсвэр сонсогдоод байгаа байхгүй юу. Энийг бүр ингээд яг бодтойгоор яг ингэдгиймаа гэсэн жишээ ярил магадгүй хүрх юм болов. Тийм ээ, ингийн нэг залууд яриад ивэл одоо монголчууд химер гэж ярьдаг шүү дээ. Бачис та химертэй гон шүү. Тэр хямртай юм гэдэг чиг өөрөө байгаад өөрөө байсан цагт тэр дээрэс нь бүх чадвар чадамж бүхнүүд нэг орж ирээд хоцсон тэлхтэд яваад байгаа байхгүй. Одоо бид нар өдөр болгон нэлээд юм гүнзгий юм зүйл хийсээр яг энгийн рүү буулгаж ирэхдээ энгийн шүлэгтэй жоохон хүмүүс цаа хүрэхгүй байж магадгүй л те. Зүгээр энгийнээр хэлвэл таны сүнс дотор байгаа чадвар чадамж л ингээл гарах гээд байна. Таны ингээд чөлөөлөө та яг өөрийнхөө байх гэдэг. Сүнс гэдэг шиг та өөрөө л байхгүй. Та зүгээр өөрийнхөө байх гэдэг. Гэтэл та янз бүрийн бодлууд одоо энэ нийгэмд байгаа янз бүрийн одоо мэдээлэл тэ таны одоо өдөр тутмын амьдрал тохиолдод байгаа янз бүрийн үйл явдлуудад ингээд тороцолцоор байгаа таны дотор яг жинхэнэ моццэг жинхэнэ төвшин цай гэдэг тэр нэг жинхэнэ дотор сүнснийхээ дуугалыг л орчоо тэрийгэ бүр сонсохгүй яваад байна л гэдэг хэлээд байгаа. Жинхэнэ өөр дээр ирсэн бол таны бүх юм чинь ингээд сайхан нэгдэд чачтаар ахаа явчихна. Тань тийм ундаг багш хэрэггүй, тийм сайхан тийм нэг ном юу хэрэггүй. Та ингээд өөрөөрөө өвчөөд явах боломжтой байхгүй. Тэрийг л бид хэлээд байгаа. Бид нар бол зүгээр тэрний нэг жоохон замшлагт төдий энэ замаар явчихаа л гэд хэлж байгаа болохоос бид нар бүгд энэ өргөний маань бүх хүмүүс яг л өвшин ээжэл бүгд тэр л яг тэр нь илүү энэ багшийг шүтэн энэ илүү гэсэн юм байхгүй. Бүгд ижил төвшин бүгд ингээд зэрэгцээд ингээд бие бинийгээ хүндлээд ингээд иршилдэг байхгүй юу. Тэгэхээр адилхан л бид нар ингээд дараа гол нь таны дотор ч тэр юм чинь байгаа. Хин нэгэн багш тэрч өгчихгүй, хин нэгэн мундаг хувилгаан тэрч өгөхгүй. Та дотоод руу ороод өгөөч л гэдэг. Жишээлх юм бол та өмнө нь өөр ажил мэргэжилтэй, өөр ихтгэл үнэмшилтэй байсан байх тийм ээ. Яг энэ занал энийг яг ойлгож ухаарсан үе чинь хизээ байсан байх. Жохо өөрийнхөө түүхийг ярих юм бол магадгүй хүрч болох байх тийм ээ. Та ямар замаар яаж эн чи одоо айгүй чухал юм байна шүү дээ. Өөрийнхөө дотоод руу орж, өөрийнхөө сүнсийг таньж, өөрийнхөө сүнсний тэр бүх хүчтэй байх ёстой. Тэр боломжийг нь олгосон тэр үе нь хизээ байсан байна. Миний хувьд бол одоо нэг 6 сарын өмнө биш одоо нэг дундын компани нэг захирал хийгээд явж исэн. Тэгэл нэг захирал гэдэг дүрэнд орцсон. Тэг хүмүүс ингээд захирлаа гэж тэр дүрэндээ орцсон. Ажилтаа ирэхээр нэг л хөмсгөө зангидсан нэг захирал очоод нэг баахан гал унтраадаг те. За ингэж болохгүй ийм асуудал гарсан юм бол ингээ тэр тгийгээл. Тэгэл нэг баахан ном уншсан, баахан диплом төвөрсөн. Одоо 3 их сургууль төгсөөд одоо тэр захирлын унших ёстой тэр өндөр бүтээмжтэй тэр хичнээн номыг уншсан. Миний номын сангаа дүүрэн ном байсан. Тэгэл ерөнхийдөө хүн гинт чи юу гэлээ? Чи яг миний хүсэж байгаа юм мөн болов гэд дотроос маань ингээд хэлээд байсан л та. Тэг яг тэрийг тоохгүй ингээд яваалсан. Тэгсэн чинь миний бие өвдөөд одоо нэг үзүүний маань нэг диск ингээд өвдөөд тэг би солонгос имжлэг хийлгэж явах та. Яг нэг ганцаараа байхдаа яг дотоод байгаа төвлөрч үзээд тэгээ модлын эзний подкастыг сонсоод ингээд үзэхээр яг миний сүнс энийг хийх хүсээгүй юм шүү дээ. Энэ хүн болгоны хүсэдэг тэр захирал гэдэг албан тушаал тэр маш өгч байгаа тэр өндөр цалин нь ерөөс надад хэрэггүй юм биш үү? Хүн зөвлөх нэрээ байх чинь дотоодоо сонсоод яг өөртөө баяр жаргалтай ингээд яваад энэ амьдралыг дуусгах хэрэгтэй юм биш үү гэж бодоод тэгээ Монгол очоод би тэгээд ажилласаа ингээд болоод тэгээ энэ сургалтын төвд ороод суусныхан дараа энэ сургалтын төвд ингээд үлдъя. Тэгээд одоо бол ингээд сургалтын төвд туслаа. Багш нараараа ингээд юм заалгаад суралцаал явж байна. Тэгээ хүний дотроос нэг тийм энэ чинь биш шүү те энэ чинь нэг л болохгүй байна да гэсэн нэг тийм мессеж өгөөд идэв юм лээ. Тэрийгэ барьж авахгүй бол түрүүний хэлсэн нэг би энээр нэг өвдөлтөд орж ирж шүү дээ. Тэгээ бас нэг талаараа одоо хүн чинь заавалчгүй махан бие дээрээ одоо жоохон баг зэргийн мэдэрч ухаардаг нэг юм байгаад байна үгүй юу? Тийм ер нь хэлчихсэн нэг тийм юм хотны зөв хүмүүс орж ирдэг. Ягаад гэвэл хүн чинь нэг өөрөө өдөртмөн амьдралдаа төвхтэй тэр өөрийнхөө бодлыг барьж авч сонсч чаддаггүй юм байна л да.
гинт нэг танд нэг тийш ямааргүй санагдах нэг бодол төрдөг шүү дээ. Гинт нэг эн чинь нэг би зараач юм энэ нэг эвгүй хүн байж тээ гэл те. Энэ нэг мэдрэмжүүд чи хүний сүнснээс ирж байгаа. Тийм мэдрэмжүүд тахгүй бүртгэхгүй гэдэг. Хүний мэдрэмж бол байнга нээлттэй байгаа. Юм болохос хүмүүс юм мэдрээд явж байгаа шүү дээ. Харин яг өөр өөргөөдийг сайн мэдрэхгүй өөр мэдрэмжээр ингээ хаагаад дадал зуршлаасаа одоо энэ мөнгө энэ арга амьдралаасаа болоод ингээд тэр бүгдээс за энэ ч явах те мэдэрчл байт ингээд хаагаад штэ. За энэ ч явах энэ явах гэл ерөөсөө л ингээд яваад штэ. Өдөр тутмаа ингээд туулаад яваад. Тэгэхэд сүүлд ингээд би өвдөж эхэлж байгаа байхгүй бүсэл те. Яахан тодруулах юм бол таны үнэт зүйл чи өөрчлөгдсөн үү? Ер нь ингээд хүнд ингээд миний ажиллаж байгаа нөгөө хүсэл мөрөөдөлч гэдэг юм уу, үнэт зүйлч гэдэг юм уу, нас нь 10 жил хэдэн жил байдгийн заахтай ингээд өөрчлөгдөд идэм бол таны хараа юу гэж бодож байна? Тэгэлгүй хувийн суулнахаас өмнө ч одоо би гэр бүлээрээ нэг сайхан амьдарчвал гэж боддог байсан. Одоо бол энэ суултанд орсноос хойш энд ирснээс хойш бид нар хүмүүс туслах юм аль болох олон хүнийг мэдлэг мэдээлэл өгөх юмсан. Аль болох олон хүнийг энэ гацаанаас нь сэтгэлийн тэр зовоогоод байгаа юмнаас нь гаргачих юмсан гэдэг. Тэр л одоо яг эцсийн мөн чанар зорилго болчиход байна л да миний. Одоо машинаар ингээ годомжаар явж чадал жоо хацтайгаар явж байгаа нэг залуу гараад энэ тусал нэг хэцүү байгаа юм байна да. Энэ олон хүнд ингээ хэцүү байгаа да. Энэ олон хүмүүсийг нэг сэрээгээд дотор нь ямар гоё хүч танд ямар гоё зүйл байгааг ингээ мэдрүүлээд өгч юмсан доо. Гэл тийм л бүр чин зүрхний зорилготой болчихвол явж байна да одоо. Маш гоё, илүү өргөн цар хүрээтэй, илүү тэнцэж өгсөн байна тийм ээ. Тэгэхээр монголчууд их өндөр зүнтэй гэж ярьдаг тийм. Энэ үнэн үү? Тийм, монголчуудын зүн уусаа бүр тэр үеэсээ тэр одоо өмнө болохоор зүн бүр илүү байсан. Тэр одоо таны яриад байгаа тэр 13 дугаар зүн ч юм уу тийм. Тэгээд зүн гэдэг зүйл маань өөрөө тэр далдаас гомсраас ирж байгаа мэдээлэл бид нар одоо ийм болох гэдэг наа гэдээ урьдчилаад зүн гэдэг байгаа. Та ирүүн хумсраа ингээ хөгжүүлжүүл таны зүуд дээр чинь эсвэл ийш яв ирэхгүй мэн да гэл цаанаасаа шууд зөнгөөрч ороод. Тэгэл аян зөнгөөрөө амьдрын гэдэг чинь одоо хумсрынхаа төвшөнд бид нар ингээ дээд зүудээ залаад одоо энэ замаар явахыг л тэр аян зөнгөөр явж байгаа гэж яриад байгаа. Ингээ хөгжүүлээд хахад тэр зүм маань мэдрэмж маань угаас ингээ нэмэгдээд ирнэ бид нар. Би шийдээр бас ингээд энерги их болсон байна тийм ээ. Одоо юу гэвэл манифесташн гэдэргээл их ярьдаг хүмүүсийг энэ дээр их бизнес болоод тоглолт хийгээд маш их сургалтууд гардаг болсон байна тийм ээ. Та хэдийн маань хийгээд байгаа энэ зүйл болохоор нэг зорилго нь арай өөр байгаад байна уу? Яг нөгөө өргөн цар хүрээтэй жишээлх юм бол яг гадаадын олон сургалтууд байна тийм ээ. Эдгээр яг ямар зорилготой юм бол та хэдийн маань хийгээд байгаа зорилго чи яг юугаар ялгаатай өөр байгаа юм бол энэ дээр ингээ ажиглалт хийж үзсэн үү? Гадны сургалтууд өнөөдөр хараад хахад тэр өөрөө шилдэг тэр сургалтууд болохоор ерөөг хүний шунал дээр нь зөрүүлж хүмүүс ингээ цуглуулад байна л да. За их мөнгөтэй болгоё, тиймтэй болгох гэдэг халиг хүрээ дээр аваадах тэгээ энэ сарны дом юу гээл ингээл тэр болгон чи ингээ хүн тэгвэл тэн чи очие гэл аюухан ингээ шуналаараа нэгдээд байна шүү дээ. Нэгдэл үсгээд. Тэр хүн ингээ шунах туснаа тэр ухамсар чинь тэр юмнууд чи ирдэггүй байна. Тэ та тэгээд саранд хичнээн ягаад юм хүслээ бичээд ингээд тэр чинь биелэхгүй байна. Хэрв та бусдын төлөө яваад бусдад ингээд юм өгөөлөх юм бол бусдын төлөө жинслээс бүх зүйлээ ингээд зориулж чадах юм бол тэр зүйл чинь зүгээр баяа гэтэл чи ингээд ороод ирнэ. Тэр шид чадамж гэдэг. Зөвхөн тань зориулсан тэр хийж чадах зүйлээ хийлээд байгаа шүү дээ шид чадамж гэж. Тэрнээс тэр алт мөнгө янз бүрийн ид биш. Тэр бүхэн чинь тань зүгээр яг өөрийнхөө байхад танд өөрөө ингээд ороод ирнэ. Шинэ ирэн чинь айгүй баялаг байхгүй. Хүний өссөн болгон чинь тэнд байгаа. Өссөн болгоно очих боломжтой. Тэр би тэгж л хараад байгаа юм аа. Манай өвлүүд одоо манай өргөнийх юм бол бүгд нийтийн төлөө ингээд шинэ 3-4 бүлэглээд ингээд үглээ хийж гэнэ л та. Дэлхий дээрээ дэлхийн хүмүүсийг сайхан болгох ч юмсан ингээд тэр эрчим энергийг л ингээд өгөөд байна. Тэр эрчим энергит хүн ингээд бид нар үйл хийгээд хаар ингээд баг хүмүүст ингээд тэр эрчим нь орж ирээл одоо жишээл өнөөдөр босоод нэг ийм зүйл хийх гэсэн бол за энийг хийчих та гэдэг ч юм уу. Тэр хүмүүсийн сонголтонд хүмүүсийн оюун санаа юм багаар ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Тэр ингээд дэлхийнхаа хүн амыг бүгдийн зай болгох юмсан л гэсэн. Тийм л үйлүүдийг бид нар болдог юм чинь.
Аргын талбайч гэдэг юм уу сүнсний ертөнцид гэдэг талаас нь харах юм бол далд ертөнцийн үйл хийгээд байна гэдэг ингээд маш их ажиллаж байгаа гэдэг ингэж байна. Яг бодит амьдрал дээр аргын амьдрал дээр үйлдэл хийхгүй бол энэ биелэх болов. Үйлдэл болохгүй бол үр дүн төрүүлэх юм байна та гэсэн нэг юм яваад байгаа шүү дээ тийм. Бид нар үйл хийгээл ингээд бидний ухамсар дээшэд хилээд байна. Харин ухамсараа бид нар ингээд яг үйл болгож арга амьдрал дээр ингээд хийхгүй юм бол тэр маань ингээд яг бидэрт бодит болгож ингээд бүтээгдэх байхгүй. Тэгэхээр хүн ухамсараа ингээд хилээд ухамсараас орж ирсэн зүйлээ үйлдэж эхлэх хэрэгтэй. Өглөө босоод нэг бяцлал хиймээр бол хийгээ те. Нэг хүнтэй уулзмаар бол уулзаад аян зөнгөөрөө ингээд анзаарахтай явж хахад тэр амьдралын шинэ хөвшил хэв загварууд бүгд ингээд өөрчлөгдөд явдаг байхгүй. Одоо манай багш нар бүгд ингээд цаг хугацаа хоронцоо гэдээ баригдахаа болцсон. Заавал тэгж шүн таад ингээд бие биелэгоор ингэх ёстой, тэгэх ёстой гэд аюул олон ёстойнууд шүү дээ, тэ. Зөв шудрах байх ёстой байвал энэ олон ёстойнууд чинь ард ингээд хэлсэх байхгүй. Бид нар тэр болгон ёстойнуудаа ингээд тавиалах юм бол та жинхэнэ ад жаргал юм дэ жинхэнэ сүнсээрээ одоо гинт нойрч ингээд хүрээд ингүүл өө заавд чи гэл унтаад судал тэр үнтэй уулзсан юм байна да гэл шууд уулзъя гэл үс яг тэр үе танд аян зөнгөөрөө бүх юм чи ингээд шуугаас зөв зүйл чинь хүрээд ирнэ. Тэр зүн гэд яриад байгаа зүйл чинь зүгээр л таны амьдралаа явчихна. Магадгүй юм байж болох хүн нэг онцлог нөгөө өөрийнхөө сүнснийх нь онцлог чадамж байгаа тэр потенциал арга амьдрал дээр үйлдэл болж гарахтаа ямар ч байж болох юм байна шүү дээ тийм болохоор одоо сургалт өгж байгаа та нарын хувьд бол ялтгүй ингээд сургалтаа явуулаад хүмүүсэд аргачлалын зааж өгөөд ингээд туслаад энергиэрээ дэмжиж туслаад засал хийгээд ингээд явж байгаа энийг яг нөгөө бодиттой үйлдэл гэж харж болохоор байна тийм ээ. Заслаар эмчилдэг гартаа шидтэй хүн байлаа гэж бодоход сүнс байлаа гэж бодоход тэр хүн яалтгүй гарцаагүй бодиттойгоор хүний тэр одоо өвчин зовлон юу гэдгийг хуурсан юмн дээр ажиллах нь байна шүү дээ гэж ойлгож болох уу? Тийм мэддэг байхгүй. 0-7 наснд хүн яг нэг сүнсээр байхдаа тэр үедээ тоглож исэн тоглоом ярьж исэн зүйлүүд нь яг тэр сүнснийхэн ажил. Энэ дэлхийд ирээд хийх гэж байгаа тэр зүйл нь байгаад байгаа. Тэрийг өдрөд ингээ мартцсан байгаа. Яг тэр үед ингээ ямар тоглоомоо тоглож исэн ер нь тоглохдоо яадаг байсан ингээ тэр үеийн юмнуудыг яг нэхэд ингээ санаад үзвэл таны сүнс чинь нэг өөрөө нэг тийм өгдөлтэй нэг тийм юм хийх гээд ирсэн. Тэрийг тэр сүнсээр байхдаа бол өөрөө мэдээд тоглоомонд оруулаад яг тийм байхад нь бид нар одоо ингэж болдгүй, тэгж болдгүй тэ цэцэрлэгт оруулаад инг тэг гэд нөгөө хашсаар хагаад нөгөө хүүхдийн чинь хэв таталт оруулаад нэгэн хэв юм болгож зүтгаад яг нөгөө сүнсээр өссөн хүүхд маань тийм байж болохгүй болчиход байгаа хгүй. Тэгэхээр том болоод барайцл хиймээр санагдаад цаанаасаа тэр санагдаал ингээ тэ гарнаас нь гоё халуун ирчим гараад ч юм уу. Нэг тэрлүү татагтаад байвал таны яг сүнс тэрийг хийх гээд таны өвдөл тийм юм гэсэн. Тэгээд тэрийгээ хийж захта жинхэнэ сүнснийхээ ажлаа хийж байна. Та өөрийн мэдлэг тэр хүн ирчим явуулж байна, энерги явуулж байна. Яг өвчтөй газар нь ороод олоод тэнд нь ингээд элчингийн суллаад бүх юм ингээд гоё болгоод өгч штэ. Тэр ирчим танд монголч нэг удмын бариач гэж ярьдаг штэ тэ. Тэр нэг удмаас авч всан ирчим гэж шитэн байгаад байна. Түрүү бас та хоёр их сонирхолтой юм ярьчихсан. Одоо ингээд өвдөөцөө буулгадаг гэдэг нь шүү дээ тийм. Өвдөөцөөс асуухад зэрэг ярьсан. Энэ яг ингээд нэг талаас нь харахад яг нөгөө манай бөө нөгөө улаач нар шиг юм шиг гэж ойлгож болох уу энийг? Тийм нэгтгэн болно. Тэгэхээр яг бид нар нөгөө улаач нартай ингээд тэдний манаас ингээд хөгжөөл байна л та. Бид нар товсож өгчөөд байна. Бид нар одоо хүсвэл ингээд бид тохомсортой холбогдсон болохоор бид яг тэр нөгөө бөө улаач нар шиг одоо аавын талынхаа дээдсүүдэд буулгая гэдэг. Буулгаж ирж болно. Тэгээд эдрийг яриулаад тий. Ээжийн талынхаа буулгаж ирья гэдэг. Үснээрээ ингээд буулгаж ирээд яриулаад буулгаж болно. Бид нар ерөөсөө зүг тийм ертөнцийн нэг хоосон сав болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ савн дотор бидний ураг удмын дээдсүүд ирж бууж болно. Эсвэл бидний өмнөх төрөл авалтын тэр түрүүн ингээд шилжчихсэн байгаа тэр хүнсрууд мэдрэмжүүд ирээд эрчим энерги болоод бидэрт одоо ингээд дээдс буун гэж яриад байгаа. Нэг эрчмэл орж ирж байгаа гэсэн үг л эрчим энерги тэгж орж ирээд бидэрт ингээд сууж яж болно. Тэгэд аль болох бид нар тэрийг ингээд тэр дээр байгаа өөрийнхөө өмнөх төрөл авалтын дээд тухайн хүнсруудаа ингээд суулгаад хахад хүнсэр маань ингээд дэш ингээд дахиад л байгаа байхгүй. Монголчуудын хувьд болохоор 7 дээд эцэг эцэн үеэ мэддэг эдэр гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Энэ нөгөө төрөл авалт гэж ярьж байна тийм. Энэ хоёр ялгаатай юу?
төрөл авалт чинь бас хэдэж байж болдго юм болов хэд байдгийг ер нь хүн дэлхийд очиод яг нөгөө энэ дэлхий дээр ирэх бүх нөгөө ажлаар дуусгаас сүнсмээ тэг бүр буцах болохоор тэрийг бүр гүйцэтгэл энэ сансар огтрохгүй энэ самсараагаас гараад явчих жоохгүй. Монголчуудын тэр ярьдаг 7 дээд тэр юу гэдээ яриад байгаа шүү дээ тий. Тэр чинь яг л үнэн бидний нөгөө өмнөх төрөл авалтын одоо нэг 7 дахь үеийн тэр өндөр дээд тухамсар бидний ингээд бидний одоо язгуур сүнс болоод бидэрт ингээд гууж ирж байгаа гэж үздэг байхгүй. Тэр яг бидний өвгдөн хэлсэнтэй яг юмнууд нь бол яг ингээд нийцээд байгаа бидний замны юмнууд бол. Тэгээ тэр нь болохоор арай сүүлийн үед ингээд өөрчлөгдөв тэр бидэрт ингээд ойлгох томлол ингээд нэг ухамсар гэдэг ингээд ч юм уу те. Тэг өөрчлөгдөд л ингээд яригдаад тэр нь шилжиж хувьсаад л явж байгаа бас. Шилжиж хувьсаад явж гэн тэгжиж энэ хувьсалтаа ямар хэлбэрээр хувьсаж байгаа илүү одоо нэг хязгааргүй ч гэх юм уу илүү одоо ямаас л шалахгүй байх тийм ээ юу гэж бодож байна. Тийм хувьсалтаа бол өмнө байсан алдаануудаа засаад тэгээд дээшээ илүү төвлөршөөд төгс болоод тэгээд ингээд хувьсаад явж байгаа хгүй юм чинь. Одоо өмнө одоо мянган буугийн цуглаан ч юм уу те энэ бөөнөр чинь бас бид одоо бидний одоо шинэ ирнийн суурийг гэж тавиад бэлдээд тэр бүх юмуд чинь ингээд цэвэрлээд янз бүрийн юмтай яагаад ингээд яг л тэр хүмүүсийг зөв зөвлөлөө яг л бас явж байгаа. Одоо ямар ч ашигуд бас ингээд хүмүүсийг одоо хэрэгсэн шишин бол жишээл одоо те ингээд ариус ингээд те ингээд бүгд л ингээд яг зөв зөвлөлийн төлөө ингээд бүгд явж байгаа. Алин ч буруутгах хэрэггүй. Олон эдгээр чинь бүгдээрээ ингээд дэш явсаар гад бүгд хувьсаад хувьсар ингээд хөгжил болтол тал талаас нь л ингээд шатаар ингээд гарцгааж байна л да дэшээ. Монголчуудын хувьд болохоор өгдөөц бөөгийн тархин хөгжсөн гэж ярьдаг байсан юм билээ тийм ээ. Бөөгийн тарих гэж яриад байгаа шүү. Энэ тал дээр юу гэж боддог вэ? Бөөгийн тарих гэж яг танихаар юу юм? Бөөгийн тарих гэдэг бидний ойлгоор миний ойлгож байгаагаар бол тэр дээдлийн тэр бөөгийн тэр ухаан ухамсар миний хэлээд байгаа тэр сая яриад байгаа бидний ярьдаг тэрийг л хэлээд байна гэж би ойлгоод байгаа даа. Ухамсараа тэлэх талаар тарихаа илүү их тэр тархинд байдаг тэр нэг эдисийг илүү сэргээж байгаа илүү ухамсар нь тэлэх тусам сүнсэн биеийн тэлжээдэг тэр нэг юм процесс яваад байгаа юм да. Бөөгийн тарих гэдэг бол тэр нэг цултал тархинд болон сэтгэл зүй сүнстэй холбогдоод явж байгаа тэр нэг эрчим энерги ийм хуйлрал байгаад байгаа юм болов гэсэн нэг юм тийм анхны ерөнхий ойлголт авчаал явж байгаа юм байхгүй. Одоо Чингис хаан хийцэн бод Чингис хаан өөрөө маш өндөр бөөгийн тарихтай ухамсарын тэлцэн хүн байсан тийм ээ. Тэгэд харах юм бол бас маш энгийн юм шиг хэрнээс маш гүнзгий л ойлголт байгаад байгаа юм бол та тийм нэг талаараа. Тэгэхээр таны сургууль ямар хуу байдлаар явагдаж байна яг одоо ингэ хүмүүсд тайлбарлаж хүмүүсийг уйлах юм бол Хаанц. Манай сургуультууд бол анхан дундчилтны нэг 7 хоногийн сургалт явж байгаа. Тэндээр ерөөхдөө бүх ерөнхий мэдлэгүүдийг ингээд өгөөд явдаг. Түүний дараа нэг сарын сургалт байгаа. Тэрэн дээр болохоор яг нөгөө бид соёл ингэж ярьсан. Тэр дадал дээр нь ингээд ажилладаг. Нэг сарын хугацаанд. Тэгээ би контент хичээлүүд ороод дадал дээр нь ингээд ажиллаад бүх ингээд юмнуудын гаргалгааг нь хэлж өгөөд. За хэрвээ хүсвэл энэ нэг сарын сургалтад дуусгаад одоо бидний бүтэн биеийн улаач гэж ярьдаг тийм бүтэн биеэр ингээд бүгд дээдсүүдээ ингээд буулгаад ингээд тэднийхээ үгийг ингээд амаараа гаргаж бүр ингээд яриалаад ч юм уу те. Ингээд бүр илүү бүр гүнзгий төвшний цаашаа явъя гэвэл бас тэрний VIP гэж бас сургалтууд явж идэг. Тэгэхээр ингээд төвшин болгоно ингээд сургалтууд заавал хүн болгон бүр тэр VIP сураад тийм бол гэсэн үг биш. Тэр төвшин хүн болгон өөрийнхөө төвшөнд ажил амьдралтаа хэрэгжүүлж бодох хэмжээний ингээд сураад яваад тийм төвшин ангиллуудтай юм сургалтууд явж байгаа. Зөв. Илүү хүн Монгол хүн болгоны дотор байгаа тэр нуугдсан байгаа чоочтой авдар яс цуснд нь шингэсэн байгаа тэр их өвгдөл потенциал ур чадвар ухаан юмнуудыг нь гаргаж өгөхөд нь тусалдаг байгаа юм шүү дээ. Нэг талаараа харахаар тийм ээ гэж ойлгож болох уу? Тийм. Нөгөө ухамсараа нэлээд дээр өрцөн хүмүүс маань ингээд тэр хүмүүстэй ажиллахаар бүх юм ингээд мэдж байгаа хгүй. Өөртөө тэр тэнд байсан болохоор танад ингэсэн байж тээ тэр чинь ингэж энд гомдчих тэрэндээ гомдсон ингэсэн байна гэд тэр бүгдийг ингээд ажиллаад одоо ингэ юм байна гэд ажиллаад ингээд сэргээд өгөхөр тэр хүн чинь аягүй урд нэгээд төвшнгүүд нь нэг дээр нэг төвчж байгаа хгүй. Тэгээд эцэг заримдаа ингэж боддог байхгүй. Бид нар бас их хэтэрхий их хүлээлт тавиад одоо юу гэдэг ямар нэг юмд
нэг өндөр зоригтой авч тэрэндээ ингээд заримдаа одоо юу гэдэг лээ эсэн цоцсон гэдэг шиг заримдаа ур чадвар нь батагдаад ирэхээр айгүй их одоо нөгөөдөгтөө бүдэрдэг юм байна. Тэгэхээр заримдаа ингээд юу ч ямар нэгэн одоо сэтлэн гэх юм уу анхдагч тэр хүсэл нь маань ямар байна гэдгээ анзаарах хэрэгтэй юм болов бас гэж харсан. Энэ зөв үү? Тийм зөв. Ерөнхийдөө хүмүүс маань тэр нэг тийм чадвар чадамжтай тийм болчих юмсан гэл юм шунлын сэтгэлээр ч юм уу те эсвэл нэг энэ өвчнөөс ангижчих юмсан гэл ордог л тоо. Гэтэ яг зүгээр юм болон л угаасаа тэгж орж байгаа. Тэгээ тэр маань ингээд явцын дунд ингээд дээдсүүдээ ураад хумсруудаа нэмэгдээд ирэхээр хүний бодол санаа хүртэл ингээд өөрчлөгдөд би ч их буруу бодож явсан юм байна. Хүмүүс туслах юм байна. Тэгэх юм байна гэд нөгөө хүмүүс маань хүн тусалж эхлээд яг үйл болгоод эхлэхээр та ингээд хариуцлага өөртөө авчгаар таны тэр чадвар чадамж хүчин шинээс орж ирээд ингээд үйлдэл эхэлж байгаа байхгүй юу? Өөр ингээд зэгцрээд гоёлоод ингээд цааш явна гэсэн. Тэгэхээр энийг заавал ингээд яасан гэд буруу зөв гэж юу байхгүй. Зөвөр ороод л ирээл үйлдэл явах бүх зүйл зөв. Таны дээр хэцүүгээд байгаа тэр мэдрэмжүүд хүртэл таны зовоод байгаа мэдрэмжүүд хүртэл таныг ухаарлыг өгөөл тэр ухаарчвал юм бол тэр чинь ухамсар болоод шилжиж байгаа. Тэгэхээр хэцүү зүйл болгон ч ингээд танд хэрэгтэй л зүйлүүд байна. Тэгэхээр бид нар нэг талаараа ингээ харахаар бүр ингээд ямар ч алдаа оноогүй гэгэрх гээд байгаа юм шиг. Тийм л юм зоригдоод одоо юу гэдэг лээ хүмүүс ойлгоод байна тий. Нэх гоё болчихсон, нэх гоё гэгэрсэн ингээл нэг бурхан будаа шиг сууж байгаа юм шиг ойлгоод байгаа шүү дээ тий. Эн чинь ер нь яг яах ёстой. Бид нар ингээд тэгтээ тэргүй ертөнцийн харц цагаан сайн муу гэдэг юмнууд байгаа. Энэ балансыг яаж барьж явах юм бэ гэдэг тэр аргачлалыг сурах гэдэг юм болов гэж би бас нэг талаар харсан. Байж болохгүй. Аль эсвэл ингээд зөвхөн муу юм ерөөсөө байж болохгүй бүгдээрээ сайн байх хэвээр ингээд сууж явах хэвээр юм уу? Энэ чинь угаасаа тэнцвэр гэж зүйл байгаа. Хүмүүс харин тэгтээ ихэд нөгөө сайхан л яваад тэр нөгөө муу хоо гэдэг байгаа тэр хар тий гэдэг байгаа тэр юм ингээд өөрсдөө ингээд дарчдаг тийм юмгүй. Өстө надад тийм заа ерөөсөө байдаг ш та нар талаа хэлж байна гэд. Тэгээд доотлол ингээд таны гүнд ийм байна гэхээр ийм байгаа юм шүү дээ. Тэр тэрийг үзээд хэрэггүй. Угаасаа тэр хүн болгоо ингээд юм өөрийнхөө өрмөц чадраараа ингээд нийлж иж нэг бүтэн болж байгаа. Тэр чадвар чинь бас танд хэрэгтэй. Тэр таны нуугаад даллаад байгаа тэр юунаас та зүхтаах хэрэггүй. Тэрийг хайраараа тэрч аваад харин тэрийг ойлгоод ийм юу байт юм надад жоох муухай ийм чадрууд юмуд байт юм байна. Зан чанаад энэ ийм болохоор ингээд хөгжихгүй доголгоод хийж байгаа юм байна гэд. Тэрийг ингээд ойлгоод хүлээгээд авахаар бүх зүйлийг ойлгоно. Бүх зүйлийг буруугүй бүх зүйл ингээд яг ингээд хүлээж аваад үнээр нь хүлээж аваад хахаар ерөөсөө тэгж стейждэг хэрэг байхгүй гэсэн үг байна. Тэнцвэрээ барай л явж байгаа. Энэ нэстэй маш одоо юу гэдэг вэ? Ойлгох ер нь бол ингээд шууд ойлгоход бас их хэцүү те. Хүн чинь сайн сайхны дэлгүүд ингээд зоригдсон үстэй яагаад ингээд нэг сайхан өндөг шиг өөгөө юм шиг болчих гал бид нар чи хичээгээд байгаа шүү дээ те. Ер нь бүх л гэгэрлийн сургалтад болчлоо даа гэсэн юм ер нь байдгүй юм шүү. Тэр сурч дуусахгүй юм шиг байна. Энд чинь дээшээ хязгааргүй ингээл тэлээл хонсоо тэлээл яваад. Тэр чинь ингээл аль болох сайн тэлж чадна. Тэгэл дараагийн юмдаа ингээд дахиад дэше ингээл усмаа тэлэгдээл яваад байна. Яг ингээд энд хурцлээдэг гэсэн юм байна. Чинь ингээд цаашаа хязгааргүй юу байхгүй. Тэгэхээр чинь нэг талаар нь харахаар нөгөө юу гэвэл одоо өрөөсгөлч гэдэг юм уу одоо юу гэвэл нэг тууширсан гэдэг юм уу. Гэхдээ биш бид нар ямар нэгэн нөгөө цэгт хүрэхгүй болохоор ч бас нэг сонирч юм шиг. Энд чи ялгүй ингээд шал өөр ертөнц болоо явчихж байна л да. Энэ яг бидний өнөөдрийн энэ дэлхий дээр байгаа үүсгэсэн байгаа энэ бодит амьдралыг харах юм бол энэ хоёр ингээд бүр тест өөр юм яваад байна л да. Одоо ингээд сүнсний төвшин эдэр гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэрийг эргэл үгүйсгэж гээд байгаа юм шүү. Нэгэ бид нар төвшин гэж ангилчлаа шүү. Энд чин тэгээ яаж байгаа юм бол тэр зүгээр нэг эрчмийн асуудал байгаа. Тэр нэг тэм төвшний нэг эрчмийг аваад дахиад тэрний нэг дээдлийн нэг эрчмүүд ингээл дээш эрчмүүд нь ондоо эрчим зүгээр шингээгээл өөр эрчмүүд ингээл шингээгээд дээш ингээд хумсар ахаал явж байгаа байхгүй юу? Тэрийг бас нэг тийм заавал нэм төвшин бас гэж ярих нь бас өрөөсгөл та. Ер нь өгнүүд ч бас юмыг хайцуулж буруу бодголдог бас. Тархиараа ингээд сэтгэхэд явахар чинь жижигэн тархиараа ингээд сэтгэхэд явахар чинь ингээд өгөндөө ингээд
Үзэлтвэл үгний араас үзэлтвэл эсвэл логиктой үзэлтвэл ийм чинь ийм байж болохгүй. Логикийн хувьд энэ шүү дээ гэл нөгөө логикоор нөгөө ухамсараа гүйцэхэд хизээж гүйцэхгүй юм гээд дахиад гүйцэхэд байхгүй. Тэгэхэд бидний энэ оюун тарих чинь 99% дээр далттай байдаг ба шүү дээ. Тэгэхээр зүгээр хүлээн зөвшөөрөөд тэрийг ийм байдаг юм байна. Хизээж ингээд оюун ухаанаараа үзэл байдаг юм байна. Хүлээн зөвшөөрсөн цагт тэрний чинь нууцуд өөрөө ил болж тодорхойгүй байдлыг хүчээд байгаа шүү дээ. Энэ тодорхойгүй юм даа гэдээ уралж хүндхийн оронд тэр тодорхойгүй байдлын ард маш их чадвар чадамж маш их зүйлүүд ингээд талдад байгаа. Бид нар тэрийг нэг жижиггээр ойлгохгүй л ингээд хичээх оронд хүлээн зөвшөөрөөд ингээд авахын цагт ийм юм биш тэгээд олон удаа гэж яваад хахад ингээд тухамсарт хэлээл гэх юм гэж хэлхийн юугаар ингээд дэвшлэл яваад байгаа. Бид нар нэг юм мэдж аваад улам тэргээр ингээд хэлээл эрчим энерги тэр хэмжээгээр орж ирээл тэгэл яваад идэх. Чин бас нэг талаараа нэлээд эмзэг болгочдөг тал байна үгүй юу? Тэгээд тэгэлээ хүний мэдрэмжийг хүний харилцаж байгаа хүнийхээ мэдрэмжийг ингээд өөр дээр дурсгаад авчдаг бас нэг юм байна үгүй юу? Тийм дээр ингээд нэг хоёр төрлийн хүн хвчлэн байгадаг. Ухамсар сууртай хүн, мэдрэмж сууртай хүн гэдэг нэг байгадаг. Мэдрэмж сууртай хүн хажууд нөгөө хүмүүсийн нөгөө мэдрэмжийг мэдрээд ингээд хэцүү мэдрэмжтэй хүн байвал тэр мэдрэмжийг мэдээ зөвхөн өгдөг юм те. Мэдрээд идэх хүмүүс байдаг шүү дээ мэдрэмж сууртай. Ухамсар сууртай хүмүүс маань болохоор шууд ингээд бодлоор нь ороод ирдэг. Тэр хүмүүс нь бүр төвлөрч сууж иж гэдэг бодлол нь ороод ирдэг. Бол мэдрэмж сууртай хүн шууд ингээд мэдрээд аваад нөгөө хүнийхээ зүйлийг. Гэхдээ тэр хүн чинь бас ухамсар ингээд дахиад ирэхээр тэр мэдрэмжээ хувиргаад одоо бид нар цэвэр мэдрэмж гэж ярьдаг. Тэр ухамсарт суурилсан мэдрэмж болоод гараад ирэхээр тэр хүнийг яг ингээд өөрөө ингээд өвдөхгүйгээр хүндэн хүртэл ойлгоод тэгвэл ингэвэл чи зүгээр шүү гэд гарц гаргалгыг нь шууд олоод өгчнө гэсэн. Тэгэхээр тийм сүүлдээ тэр хэцүү зүйл нь өөрөө харин бүр давуу тал болоод илүү бусдыг мэдэрдэг ойлгодог тийм төвшөнд очих нэг шатал гэсэн үг л тийм. Мэдрэмжээ ингээд ургаа зурчих гэсэн. За. Тэр хувирах явцсан яаж тэр энерги хаана эрчим энерги тийм далд ертөнц талаар тайлбарлавал одоо тэр мэдрэмжүүдийг аваад одоо энийг яриулах хүмүүст их сонирм бахаа. Ойлгохгүй ч магадгүй зөвхөн хүртэн дээрээ мэдрэмжийг хувиргаад яг нэг цэвэр сайхан мэдрэмжийн дэшээ хүмсэр болгоод бохир мэдрэмжийг ингээ ялгаад зүрхүү нэр ингээ ялгаад ингээд явуулчих байгаа байхгүй юу. Тэгээд дэшээ ингээд ухамсар дээр очиж тэрийг хувиргаад цэвэр мэдрэмж болгож гарч ирээд тэгээ явдаг нэг юм энгийн хүнд хэлүүлэх гэсэн нэг тийм жоохон төвтэй итгэмээргүй юу байгаа л та. Инженеэр яриг бол тэр мэдрэмжийн зүгээр ойлгоод ухаарал ийм мэдрэмж нь үүнээс үүссэн юм байна. Ингэсэн юм байна гэдэг нөгөө нэг ойлгох асуудал юм байна. Өөрийгөө яагаад байгаагаа мэдэхгүй яваад байна гэдэг чинь бас их хэцүү. Харахгүй дотор л ингээд тэмчижээ яваад байгаа юм шиг өөртөө зөрчилдөөл энэ арган амьдрал дээр байгаа болж байгаа үйлдэл оргин тойрны хүмүүсээс шал хөндлөн яваад ахаар өөртөө бас ингээд юу өгчөөд ачаа өгчөөд нэрэл би буруу яваад байна гэд ингээд буруутгал үүсгээд өөрийг шүмжинд оруулаад идэг талтай юм шиг байгаа юм тийм ээ. Тэгэхээр бас нэг талаар хүмүүс ухамсарч хүнсэн сэрцэн гэж тодорхой хэмжээгээр сонин мэдрэмжтэй яваад байгаа хүмүүс байвал сүнсээ яг яагаад байгаагаа тань мэдхийн хүсэж байвал бас энэ сургалтанд орж ирэхэд их зүгээр юм билээ шүү. Угсаа хүмүүс ойлгоход аюу хэцүү байдаг л та. Зарим хүмүүс ч одоо яах гэдэг юм бэ гэх гээд байгаа юм уу? Чи одоо боловчаал гэдэг аюу хүмүүс байдаг шүү дээ. Түрүүний тэр буццгийн тэр мэдрэмжээр хэлэхэд тэр мэдрэмжээ ингээд өөрийнх нь дотроос энэ мэдрэмжийг ингээд над хэцүү мэдрээд байгаа бол миний дотор байна уу тэрийг анзаараад эсвэл өөр дотор байхгүй нэ нөгөөний мэдрэмжийг бас нэг шууд аваад идэг. Тэгэхээр энэ хүний мэдрэмжийг ингээд шууд аваад байгаа юм да. За ойлгочлаа одоо болсон гэд нөгөө хүнийхээ мэдрэмжээс гарьяа гэж команд өгвөл тэгээд төглөрөө цугаал ингээд яхад тэр мэдрэмж нь ингээд гарчна. Бас тийм хувь үеижэл зүгээр гэж хэлмээр санагдлаа сая. Энэ Монгол улсын чинь гал голомтыг нь авч явдаг тэр их том ноён нуруунд эргэжтэйчүүд юм байна л да. Уг нь бол тийм ээ. Тэгсэн чинь яг одоогийн байдлаар ингээ харахаар ерөнхийдөө Монгол эрчүүдийн одоо сүлсүүдэрч гэдэг юм та тэрийн дөрөв ярьсан нөгөө хямар нь баг зэрэг ингээ унтарчаад байгаа байсан болов гэж ойлгосон. Ер мөн чанар нь ингээ дамгаараад тэгэхээр чинь яг нэг арга амьдрал дээр чиний хийж бүтээх тэр ингээ чадамжууд байна гэдэг гарч иргээд эрчүүдийн маань доторх нөгөө галан сэргээд нэг хямртай гэж ярьдаг шүү дээ тий. Тэр мөн чанарын сэргээд ирэхээр тэр хийж бүтээх тэр бүх ориглон хүсэл юмнууд ингээ гарч ирж байна. Харин энэ мөн чанар нь эмгтээчүүдэд маань одоо ингээ
сайхан тэлэгдээд ирэхээр одоо ухамсараа хөгжүүлээд ирэхээр тэр арга суу гэдэг юмны нарийн ухааныг олдог. Өөр тийм нарийн ухаан, арга суу ухаан гэж хэлдэг юм байна. Эцүүд маань тэр ухаан чадамжууд маань ингээд цаанаасаа ингээд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр эр мөн чанар, эм мөн чанар маань ингээд нийлээд ирэхээр жинхэнэ тэр арга билэг нь тусалсан. Тэр бүх сайхан төрөл бүтээл болоод ингээд ухаан байна л да. Тэр чадвар өмнө ч удаалга сэргийх гээд явж байгаа гэж хэлж болно. За хоёулаа ерөнхийдөө ойлголтыг хүмүүсэд өгч чадсан байх гэж бодож байна. Миний урилгыг хүлээж аваад надтай ингээд чин сэтгэлээсээ гоё ярилцсан таньда баярлалаа. Тэгээд олон хүмүүсийн монголчуудын монгол хүний зүрх сэтгэлд нь найдаг тэр галан сэргэж ухамсаран тэлдэг тэр явцсан илүү олон балаасаа бүгдээрээ олоолаа болмоор байна тийм ээ. За өнөөдөр ууч оролцуулсан танд маш их баярлалаа. Хүмүүстэй талархлаа. Тэгээд та бүхэн өөрөө өөртөө эзэн болоод өөрийнхөө сэтгэл хөдлөл бүх зүйлтэй ингээд эзэн болоод яваарай. Хэрвээ та өөрийгөө ингээд удирдах чадахгүй, эзэн болохгүй энэ нийгмийн янз бүрийн одоо систем тэр эхлээд байгаа янз бүрийн зүйл ингээд удирдахдаа ингээд яваад л байх юм бол таныг та өөрөө удирдахгүй, та нэг өөр зүйл ингээд удирдаад яваад байна гэсэн үг. Тэгээд тэр зүйл чинь ингээд таны хувь талын чинь ингээд болчихноо. Тийм болохоор та өөрийнхөө амьдралынхаа эзэн байгаарай. Өөрөө байж байгаа хүн ямар гоё харагддаг вүлээ. Та чин зүрхээр ямар ч баггүй. Заавал шудраг сайн хүн байх албагүй. Яг жинхэнэ сайхан өөрөөрөө оршоорой. Дотоод мөн чанараа оршоорой л гэж хүмүүстэй хэлмээр байна. За баярлалаа. Талархлаа. Баярлалаа.